Надад тэгж зогссон юм үе бол байхгүй дээ. Окей. Хий наач. Тэгж зогсохгүй лифт ажиллах байхгүй. Хизээ орж ирээ зураг дааш. За. Яах вэ? Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн юмсууд. Энэ компанид 18 оноос хойш. Ерөнхийдөө 8 жил болох ч байна да. Миний үндсэн мэргэжлийн даваа гэх юм бол ер нь бол агрегатсаар явахад анги талдаа. Тиймэрхүү ажлуудаар ихэвчлэн авна да. Энэ жимнийдэд RB-гийн ком өндөлгөө. Тэгээд буш амарчийн солигдно. Тэгээд энэ дээр давхар ачаа тавигдана. Тэгээд доогуур хаалтнууд хийгдэнэ. Тиймэрхүү юмнууд хийгдэнэ да. Өнөөдрийн машин дээр хийгдэх юмнууд бол хамгийн их ажиллагаатай тоног уу? Хүмүүс өөрсдөх нь авчирсан тоног байд юм да. Тэгээд гарын авлага байхгүй. Хаана юу авах нь мэдэхгүй тоног бол ер нь бол жоохон ухаан шатсан ажил гарна да. Машина өргөөд хэрэгтэй багжуулаа бэлэн бүх юмнууд өөрөөр хажууд бэлдсэн байсан үед ерөнхийдөө юм хийхэд илүү хэлбэр эхлээд хийхээс өмнө юмнуудаа бэлдсэн дээр үлдээ. Тэгээ 3 сар мотоо задлаад байнгут хүн тэр ажлаас уйлддаг байхгүй. Айл бол өөргөө сольж үзчихсэн дээр. За шинэ машин бол ерөнхийдөө хагас өдрийн ажил болно. За хуучин машин байхан явж исэн юмудаа солиулж исэн машинууд байх юм бол тэгээд задлж байгаа юм маань цэвэрлсэн байна уу? Эсвэл боот нь алагдсан байна уу? Өөр боот хийцэн байна уу гэдгээс хамаарат хугацаа нэмэгдэнэ гэсэн үг. Чалтай сар ерөнхийдөө бол 6 сараас л эхэлдэг дээ. Араас нь яг 8 сар орно. Өвлийн бэлтгэл хүүхдүүдэд зөөх машин гээл эхлэн дээ. За машина ямар хэрэглээнд онж байгааг самараад янз орж ирнэ. Гэмнийг хөдөө ундаг малчин хүмүүс дээр байх юм бол сайлтнууд маань тос саяхан нэлбэг байна. Зөвхөн хотын хэрэглээнд унаад байх юм бол тос масла цаг тухайд нь солиод байх юм бол нэмэлт зардал гарахгүй. Хангаа газар ундаг бол ус байнгын тулд хүн бол тэгээд шарг марг гэсэн жоохон арай хүндхэн ажлууд орж ирнэ дээ. Хотын жолооч нар бол байхгүй шүү дээ. Жимнийг бол хотод унахад бол зогсоол болохгүй, ийм юм байхгүй болохоор ихэвчлэн тэгээд тас л орж ирд юм да хотод унж байгаа хүмүүс их бол. Зүгээр яг сонирхоод асуухаараа бол хүмүүс ихэвчлэн ямар тоног хийвэл гоё үзэмсчээ харагдах вэ? Илүү гоё нүдэнд тусах вэ гэж асуудаг. Анхны үйлчлэгээн дээр орж ирсэн хүмүүсийн ихэвчлэн асуудаг зүйл бол би дараа нь хизээ тасаа солиулах вэ гэж асуудаг юм да. Хүн янзын газраас өгсөн зөвлөгөө байгаа. Тэнгүү тэгээд алийн дагах нь жоохон хэцүү байд юм шиг байгаа. Тэгэл ихнэх хувь нь цаабны шариг л модсон байгаа да. Энэс бол өөр эвдэл гэмтэл байх юм бол байхгүй. Ер нь бол олон жил унаад удаан хэрэглэсэн хүмүүс бол цаабны шариг нь яаж моддгийг бол маш сайн мэддэг болчихсон. Ямар газар явж байгаа, ямар онцлогоо дайрж байгаа. Тэгээд дээрэс нь өөрийнхөө талаар нүхтэй харах уу, зочигчийнхоо талаар нүхтэй харах уу гэдгээс хамаарат янзын шалтгаан байгаа. Тоноглолоо байнгийн хийдэг гарт орсон хүнд бол удахгүй. Хүн авч сонирхсан үед хийдэг газар бол ерөнхийдөө бол жоохон удан ганцаараа явал. Урд хоёр амарч юм бол өөр. Бүршийн ажиллагааг бол шалгах боломжгүй. Хүн өөрөө аваад. Энэ ерөнхийдөө бол номорцсон байна, номраагүй байна гэдгийг төхөөрөмжөн дээр тавьж ялгаж шалгаж мэдэх боломжтой. Ганц хоёр удаа ажиллаулж ирсэн зүгээр байдаг байхгүй. Тосны газраа хурлцсан байдаг. Өгөөмөр ашиглагддаг багж гэх юм бол 14-ийн тосцоо. 10-ын төлөв.
Шивтэй тэнцвүүлэгч ирсэн гэж нэг юм байгаа да. Машины хэвдэл бол унж байгаа үнээсээ шууд хамааралтай шүү дээ. Жохон хаан хүмүүс ш тос маслаа солиулахаа хугацаагаа ойшлуулаад анх ажилд орж явахт манай хамт хөдөлний яриа хоороо нэгээ гэсэн л хандлага гоё л байсан л да. Ямар ажил хийж байгаагаас л шалтгаалаад авна да. Энгийн тосмаас солиход ерөнхийдөө бол нэг тосмаас солиход 15-аас 30 минут болтой. Дунджаар тэгэнгүүт нэг ажил картл гэж үзэх юм бол нэг 7-оос 10 машин бол авчих бах. Тэгээд тэр хүмүүс чинь тэгээд зөвхөн тосмааслаа солиулахгүй шүү дээ. Хажуугаан жижиг сажигийн масуун тэгээд давхар би тэд тодорхой хэмжээний онцлогоо хийж өгнө. Тэгээд солих ёстой шаардлагатай юмнууд байх юм бол тэднээсийг хэлээд тэгээд шаардлагатай юмнуудаа солих байна гэж хэлээд гаргадаг байхгүй. Юмнуудаа хийлгэнэ гэж хэлээд тэгээ явсан хүмүүс бол ер нь бол амар. Тэр чи ингэж ийн гэдэг тийм хүмүүс хэцүү. Үйлчлэгээнүүдэд цаг тухайд нь хийлгэхгүй. Тэгээд хөдөө гадаа явхахаа мань ядс нэг удаа тодорхой хэмжээний жилдээ нэг удаа юм ядаж онцлогоонд ороод байвал зүгээр. Зөвхөн нахлаад муудаад нахлаад нэмгэрсэн байхад тэрийг нэг оруулж ирээ шалгуулад үзүүлээ гарахад удахгүй. Тэгэхээр тэрийгэ мэдгүй явах юм бол давхар нахлаадсан дуусаа планза илдэгдээд илүү цаашаа нэмж задал гарах магадлал үүсдэг байхгүй. Тийм болохоор эхний ээлжинд бол жилдээ нэг удаа эсвэл хөдөө гадаа явах болгондоо юм уу урд эрд дүүхтэр явах удаангийн онцлогоо хэлгээд байвал зүгээр. Дургуульч нь жоохон салаанаа цэвэрхэн байдаг яа л гэж хүссэн нэрээ. Зарим хүмүүс чинь салаан дотроо нүүр бодох, эмэгтэй хүмүүс чинь жижиг сажиг будгийн хогшил могшил юмнууд юм хийж таа сайнаас гаж их боломжтой байдаг болохоор жоохон цэвэрхэн байдаг гэсэн дээ. Тэг гэнти юм байгаа. Яг үүдэнд очингууд хүлээж авах байгаа. За ямар юм хийгээд тэгээ машина яаж оруулах вэ гэдгийг асуугаад надын өмнө шалах инженер гээд хүн хүлээж аваад уулзаад тэгээд тэрний дараа нааш оруулж ирээд суулт байгаа засуучин дээр очиод ингээд машин дээрээ яг хэрэгтэй солиулах үед дуудад авчиад хийгээд явдаг бол тийм системтэй болж байгаа манайх. Тэгээд үйлчлүүлэгчдээ жоохон шууд орж ирэхээ биш. Уулзаад юмнуудаа эхлээд хилээд бичүүлээд явал хамаагүй амраа. Тэгэхгүй шууд ороод ирэнгүүт тэр хүн юм хийж идэг. Юм хийж хахад халтуудаад юм асуухад тэр хүний хийж байгаа ажил нь тодорхой хэмжээгээр хоосорно, хоошоо татагдана. Тэнгүү таны орох цаг чинь гэсэн тодорхой хэмжээгээр хоошоо татагдана л гэсэн үг. Засууч юм байгаас бол жолооч хийгээл явж байгаа бох. Тэгээд арсын эдлэр хэлийн мэдээ төрөөч мөнгөтэй хийгээд авчдаг байсан. 10 жил бол. Сэргээс ирээл 3 сар ажиллаад тэгээд шууд нааш орж ирсэн шүү дээ. Модон дээр юм сэлэн, зураг болгоно. Тэгээд тэрийгэ хийчихэд зарна гэдэг чинь зах зээл нь их хэцүү. Хэмжээнд харж байна. Тэгэл машин авахтаа бэлдэндээ багжаа зэгцлэн, дэвт мэрэгтэй зэгцлэн, ажил авахынхаа өмнө бэлдэх ёстой юмнуудыг хангалттай гинэ гэсэн. Жимнигийн ер нь бол төлөхний тасалт масалт гэсэн юм бол ер нь бол байхгүй. Өмнө нэгэн байдлаар лаваар болоо өгөх байх. Хамгийн ихэнд жолооч бус заавал шалгаж явах ёстой 3 зүйл. За энэ замд гарахаас өмнө моторынхоо тосны төвшинг, өнгийг ямар байгааг шалгаж авах хэрэгтэй. Тэгээд дугуйныхаа хийг унсан байна уу? Ерөнхийдөө гаж харж шалгах хэрэгтэй. Одоо жолооч зөвлөхөд гадаа явахаа өмнө газар ирээд үзлэг онцлогоонд орчоод явуул зүгээрээ. Зөвлөгөө гэх юм бол сервис үйлчлэгээ, тос маслаа цаг бухайд солиудаад найдвартай газар тогтмол үйлчлэгээнийхээ түүхийг үлдээгээд явал хамаагүй хэлбэр удаа хэлцээтэй байж болно. Suzuki Jimny хэрэглэдэг хүмүүс байнгын full timeтай гэж бодоод шавар маврын өмнө орохоос өмнө мостондоо хийхээ мартаад дандаа явчаад дараа нь араас нь мостондоо хийгээд тиймхүү алдаанууд бол ерөөхдөө асуудаг. Тэрэнд ханд зөвлөгөө гэвэл шавар батат зам руу гарахаас өмнө мостондоо хийгээд хүндрүүлээд гарвал зүгээрээ. Шуурхаа. Найдвартай чанартай.